Сайн байна уу? Намайг Ялгуун гэдэг. Би Намасте йогийн багш. Тэгээ өнөөдөр бүгдээрээ гэртээ хийж болох амархан йогийн дасгалуудыг хийж сурцгаая. Юуны түрүүнд йогийн дасгалуудаа хийхин өмнөх нь бүгдээрээ амьсгал сурах хэрэгтэй гэдэг. Тэгээ амьсгал сурахын тулд бүгдээрээ зүүн гараа зүрхэн дээрээ тавиад баруун гараа хилийг эцэн дээрээ тавиад хилийг эцэг шаар гэж төсөөлвөл амьсгалаа авахд хилийг шаагаараар дүүрээд амьсгалаа гаргахад хүйс чинь доош нуруу руугаа унана. Бүгдээрээ амьсгалаа хамраар гүнзгий аваад хамраар гүнзгий гаргая. Хаад нэг удаа амьсгалаа аваад амьсгалаа гаргая. Сүүлийн удаа амьсгалаа хамраар гүнзгий аваад амьсгалаа гаргая. Айлуулга. Хамаг анхаарал амьсгал дээр төлрүүлвэл илүү туслана. Тэг хичээлээ эхлэе. Зүүн гараа газар тавиад амьсгалаа баруун гар таац руу. Амьсгалаа баруун гарынхаа үзүүрээр дээшээ сунаад амьсгалаа гаргахдаа баруун гарынхаа үзүүрийг зүүн тишээ суна. Айлх мөрөөж ихнээсээ зайтай харц таац руу. Гарынхаа үзүүрээр сунгууд хавирган засвар чинь нэг зай өсөн тэрийг ажиглаад биеийнхээ бар үсийг сунгая. Тэндээ үлд. Энд нүдэн анж болно амьсгалаа зөвхөн хамраараа аваад хамраараа гаргаад тайван гарынхаа алгыг чихэн дээрээ тавиад амьсгалаа дайжмар дэше босоод нүдэн ансан хിവэрэж болно. Амьсгалаа хамраараа гүнзгий аваад гарахтаа үзүүнийхээ зүүн хэсгийг сунгая. Тэндээ үлд. Нүдэн наад баруун дохоо газарлуугаа өндрүүлээ. Зүүн гарын алга чинь газартаа хүн тэндээ хэсэг ажигл. Айлбал хамаг анхаарлаа үзүүн дээр авчрах гэжээ. Амьсгалаа хамраараа гүнзгий аваад гаргаад суллаа. Зүүн гар тааз руу нөгөө тал дээр амьсгалаа зүүн гарынхаа үзүүрээр дээш сунаад гаргаад зүүн гарынхаа үзүүрээ баруун тишгээ сунна. Тэндээ нүдэн анж болно. Мөрөө айлах чихнээсээ зайтай гарынхаа үзүүрээр сунаад хавирган засвар үүсэж байгаа тэр зайг ажиглаад таны суудлын хачин газартаа бат бүх байна. Тэгээ гарынхаа үзүүрээр айлах суна. Тэндээ үлдээд амьсгалаа хамраараа нэг удаа гүнзгий аваад хамраараа гүнзгий гаргая. Гарынхаа алгыг чихэн дээрээ тавиад амьсгалаад айжмар дэше босч ирээд амьсгалаа гаргаад үзүүгээ сунгая. Зүүнд хоочин газарлуугаа хүнд, баруун гарын алга чинь газартаа хүнд тэндээ хэсэг барь. Амьсгалаа хамраараа гүнзгий аваад гаргаад суллаа. Амьсгалаад эндээсээ хоёр гараа дээш нь таац руу гарынхаа үзүүрээр дээшээ сунаад аль мөрөөж хнээсээ зайтай дээш ургаж ийн гэж төсөөл. Амьсгалаа гаргаад доош тонгоогоод гарынхаа 10 урнуудаар урагшааг аалчиг алхуулаад тухай газарлуугаа хүнд амьсгалаа гаргаад доошоо хойшоогоо суудлын хасаар доошоо гүн. Тэнгүүд нуруу чин сунж өгөн тэндээ үлдээд амьсгалаа хамраараа гүнзгий аваад гүнзгий гаргая. Хаад нэг удаа амьсгалаа хамраараа гүнзгий аваад гүнзгий гаргая. Эндээсээ хоёр гараар айжмаар биеийнхээ баруун хэсэг рүү алхуулаад биеийнхээ зүүн хэсгийг сунгаад тэндээ барь. Таны суудлын хачин өгзөгчин газраас хүнд ирэхгүй толгоо газарлуу хүнд хിവэрэ тэндээ хэсэг барь. Амьсгалаа буцаад биеийнхээ төв дээрээ нөгөө тал руу алхуулъя. Ингэснээр биеийнхээ баруун хэсгийг сунгана. Тань мэдрэгдэнэ. Та бие айлах суул хүнд өгзөгчин газартаа бат бүх бие сунахыг зүгээр айжмаар ажиглаад амьсгалаа хамраараа гүнзгий аваад гаргая. Амьсгалаа айжмаар буцаад биеийн төв дээрээ айжмаар дэше босч ирээ. Бүгдээ эндээс айжмаар нурууны сунгалт хий. Хоёр гараа газар тавиад ширээ барилгаарыг өвдөг чинь мөрний хэмжээний зайтай. Хоёр гарын алга чинь мөрний хэмжээний зайтай. Гарынхаа 10 урууг бие биенээс айлах салгаад гар чин мөрний чин доор амьсгалаа аваад цээжэд илгээд үнэн байрал зүрхээ нэгэд харц таац руу амьсгалаа гаргаад нуруугаа бүхтийлгээд газраас өөрсдийгөө түлхээд тэнгүүд нуруу чин яг муу шиг бүхтийг өстой хүүсэн нуруу руугаа амьсгалаа дахиад нэг удаа харц таац руу нэ амьсгалаа гаргаад нуруугаа бүхтийлгээд муур газраас өөрсдийгөө түлхээ хүүсэн нуруу руугаа амьсгалаа аваа сүүлийн удаа үнэ гаргаад нуруугаа бүхтийлгээд муур зарим нэг хүмүүс нь хүүснийхаа нөхрөөс л хоёр үлийнхөө завсар харж болно. Амьсгалаа аваад буцаад ширээ байрал дээр. Эндээсээ баруун үлээ хойшин чигээд үлмий дээрээ амьсгалаа баруун үлээ өргөөд зүүн гараа урагшаа сунгая. Хавирга гизэл газраас татаад хүүсэн нуруугаа гарынхаа үзүүрээр урагшаа сунгая. Өсгийг рүү хойшоо түлх
Амьсгалаа гаргаад өвдөг тохоогоо нийлүүлээд заавал нийлүүлэх албагүй. Гэтэ нийлүүлэхийг хичээгээд амьсгалаа аваад урагшаагаа сунгаа. Толгоо оройгоор урагшаагаа сун. Гаргаад нуруугаа бүх дийлгөөд өвдөг тохоогоо нийлээд амьсгалаа аваад сунгаа. Гаргаад өвдөг тохоогоо нийлүүлээд сүүлийн удаа амьсгалаа аваад сунгаад гаргаад өвдөг тохоогоо нийлүүлээд гаргаа ширээ байрал дээр. Зүүн үлээ хойш нь нөгөө тал дээр зүүн үлийнхээ үлмий дээр гიშгээд өсгийгөө хойш нь сайтар жигдэж байгаад амьсгалаад айжмаар хөлөө өргөе. Баруун гараа уршин сунгаа тэн дээр. Эндээс мөрөө айлах чинээсээ зайтар толгоо оройгоор урагшаага сунжин урагшаага айлуулах тэмүүлээд гарынхаа үзүүрээр урагшаа ямар нэг юм авч байгаа юм шиг гаргаад өвдөг тохоогоо нийл. Амьсгалаа аваад сунгаад гаргаад өвдөг тохоогоо нийлээ. Амьсгалаа аваад сунгаад гаргаад өвдөг тохоогоо нийлээ. Энд дэр яарах зүйл байхгүй амьсгалаа аваад гарынхаа үзүүрээр сунаад аль хариг гизээ дотгошоогоо сүүлийн удаа гаргаад өвдөг тохоогоо нийлүүлээд эндээсээ буцаад ширээ байрал руу орё. Дэсэн нурууны мушгил тий амьсгалаа баруун гар тааз руу харт тааз руу эндээсээ дахиад мөрөө чихнээсээ зайтай баруун гараа зүүн гарын доогоор орлоод баруун чихэн дээр амрыг. Амьсгалаа зүүн гар тааз руу гаргаад гарынхаа хаалгыг газар тавиад эндээ үлдээ. Эндээ хэсэг амьсгалаа хамраар гүнзгий яваад гаргаад дахиад нэг удаа амьсгалаа аваад гаргаад гарын хаалгыг буцаад газар тавиад амьсгалаад айжмаар буцаад ширээ байралтаа ирэх. Нөгөө тал дээр амьсгалаад энэ удаа зүүн гар тааз руу харц тааз руу гаргаад баруун гарын доогоор оруулаад тэндээ барь. Зүүн чихэн дээр амраад амьсгалаад баруун гар тааз руу гаргаад баруун гарын хаалгыг газар тавь. Тэндээ барь. Эндээ нүдэнаад үлдэж болно. Нуруугаа мушгирхыг ажиглаад гарын хаалгыг газар тавиад сүүлийн удаа амьсгалаа хамраараа гүнзгий аваад баруун гарын хаалгыг газар тавьж агаад амьсгалаад айжмаар дэше ширээ байрал руу босъё. Эндээс хөлийнхөө эрхийн урнуудыг хэлээд өвдгөө үйл ажиллагааг салгаад доошоо хүүхд байрал руу орё. Гарынхаа хуруунуудаар өвшин алхуулж болно. Тэндээ үлдээ. Духчин газар гарынхаа үзүүрээр дахиад нэг удаа алхуулъя. Үнгэн дээр ирж байгаад яг аалт шиг эндээ хэсэг үлдэж олон зарим нэг нуруугаа сунахыг ажиглаад хоошоо өгцгөө өсгийрүүгөө хөндрүүлэнгүүт нурууны чи үе хооронд зай өсөн тэрийг өвдөр ажигл. Амьсгалаа хамраараа гүнзгий аваад амаар энэ удаа гаргаж болно. Бүх биеэ суллаа. Сүүлийн удаа амьсгалаа аваад амаараа гаргая. Сүүлийн удаа амьсгалаа аваад гаргая. Тэс амьсгалаа дайжмаар гарын хаалгыг газар тавиад дээш өндийгөө доош харсан нохороо бас өсгий чин заавал газар хүрэх албагүй. Эндээсээ хоёр гараараа газраас өөртөө түлхэж ингэж эсвэл мөрөөж гнэсээ зайтай. Хавирг гис чинь ингэж доошоо унчихгүй. Тийм учраас хавирг гис айлах татаад хүүсээ нуруу руугаа тэг газраас өөртөө түлхэж ингэж төсөөл. Хоёр үлийнхөө засар хараад өвдөг гуяа айлах чангалахыг хичээ. Эхний удаа хийж байгаа болохоор бүгдээрээ амьсгалаад үлмий дээрээ хий. Гарахтаа өвдгөө нухлаад тэндээ барь. Өгцгөө буюу ахар сүлээ дээш нь тааз руу түлхэж ингэж төсөөлөө. Одоо газраас гараараа өөрсдөө бас түлхээ тэндээ хэсэг барь. Амьсгалаа аваад амьсгалаа аваа. Сүүлийн удаа амьсгалаа аваад гаргаад эндээс өсгийнүүдээ нэг нэгээрээ чигжиж болно. Яг дугуунж байгаа юм шиг тэнгуут хөлийн жаар хэсэг сунна. Тэрийг ажиглаа. Зарим нэг нь өвдгөө хоёр тишгээ солбож болно. Тэнгуут нуруугаа мушгаад өөрсдөө аль ихтэй нэр удаанаар дээр яарах зүйл байхгүй. Хөлийнхөө булчин шүрмсийг яаж таталж байгаа бүгдийг ажиглаад буцаад доош харснах орвоо юм. Айжмаар эндээс хоёр гараараа хөл рүүгээ хоошоо алхуулаад хөлөндөө мөрний хэмжээний зайтай толгоо орчин газар руугаа хүнд алилах би хижиг урагшаага өвлмээрүгэ буюу толгоо руугаа эсрэг тохоонуудаа бинээсээ барьж агаад өвдгөө ихэнх нь ер нь бол нугалсан дээр өвдгөө нуглангууд хилийг чинь гуйн дээр ч ирнэ толгоороо газар руугаа хөндрүүл хоёр тохоонуудаа урагшаа хоошоо саллуулаад амьсгалаа аваад гаргаад эндээс айжмаар хоёр тийшээгээ саллаад
Хөлнийхөө арсыг ажиглаад нуруугаа тэр чигээр нь газар руугаа хөндрүүлж ингэж төсөөл. Бүгдээ яг тааснаас зүгтсэн байна гэж төсөөл. Буцаад биеийнхээ төвтөр. Хоёр гараа эндээсээ толгооныхаа ард чагтлаад өвдгөө ахаад нуглаад доошоо тонгой. Чагтлсан гар чинь толгоог чинь давхаж байгаа юм шиг газар руугаа хүнд, толгоор чинь бас газар руугаа хүнд. Эндээсээ толгоо ойр тийш нь сэгсрээд яг үгүй гэж хэлж байгаа юм шиг. Уушаашаа тохиод яг тийм гэж хэлж байгаа юм шиг удаанаар. Амьсгалаа гаргаад хоёр гараа суллаад хоёр гараа энэ удаа ташаан дээр тавиад өвдгөө нуглаад амьсгалаа аваад нурууныхаа нуглан бүрээр айжмаар дэше босгод хамгийн сүүл толгоо орой чинь тааз руу дэше босгоор. Бүгдээрээ босч ирээд саяных болохоор халаалтын өмнөх халаалт гэж явдаг. Одоо болохоор яг үндсэн халаалт ini. Үндсэн халаалт нь болохоор йог дээр нарны мөргөл буюу Сурья намаскара гэдэг. Тэгэхээр бүгдээр матийн урд хэсэг рүү алхаж очиод хөлний хэмжээний хөлөндөө мөрний хэмжээний зайтай хийж болно. Эсвэл хөлөө нийлүүлээд хийж болно. Юу ч гэсэн амьсгалаа аваад хоёр хөлийнхөө 10 руу дээш нь тааз руу яр зайлгаад дээш уцаар татчих ингэж өсөөлөд амьсгалаа гартаа хөлийнхөө уруунуудыг нэг нэгээр нь чигчээд хөлийнхөө айлах дөрвөн өнцгөр гიშгээ тэнцвэрээ олоод тэндээ амьсгалаа авахд өвдөгнийхөө нүдийг дээш нь тааз руу гуяа чангалаад хавир гэж зайлах яар зайлахгүй дотгошоо ахар сүлээ дотгошоо мөрөө бүхтэлгүйгээр мөрөө дээш нь хоош нь доош нь толгоон оройгоороо ер нь бол дээшээс сунжийн үсжийн гэж төсөөлээ. Өөрөөсөө яг мод гэж төсөөлөл амархан байдаг. Толгоон оройгоороо дээш гэтээ хөлийн урч нь яг модны үндэс шиг газартаа бат бөх байна гэсэн үг. Гарынхаа үзүүрийг газарлан хүнд, гарынхаа алгыг гадагш нь харуулад амьсгалаа аваад хоёр гар тааз руу гаргаад доошо тонгоогоод ирээн булчингаасаа барыг. Ихэнх нь бүгдээрээ өвдгөө нуглаад хийвэл амар байдаг. Амьсгалаа аваад хоёр гараа шилбэн дээрээ тавиад хагас үнди толгоо оройгоор урагшаа тэмүүл хавир гизээ татгшин. Одоо ингээ урагшаа сунжийн гэж ахаад нэг төсөөлөд гаргаад гар газар хойшоо алхуулаад банзан дээр болохоор ахаад газраас өөртөө ялах түлхээд мөрөө зихнээсээ зайтай өсхийгөө хоош нь чигжээ толгоо оройгоор урагшаага сунга хавир гизээ айлахаараа газраас хөндөе. Та өөртөө татах хүчний эсрэг түлхэж ийна гэж төсөөлье. Өвдөө газар тавиад цээжрээ доошоо хөвтгий. Хоёр гар чинь цээжний чинь хоёр талд мөрөө зихнээсээ зайтай амьсгалаа аваад хагас үндэ. Baby cobra буюу могоо байрлал толгоо оройгоор урагшаага сунаад цээж өргөн болгож юм гэж төсөөл. Амьсгалаа гаргаад газраас өөрсдөө дэлгээд буцаад доош харсан нохоруугаар. Хавир гизээ татгш нь өвдөггүй яа чангалаад амьсгалаад бүгдээрээ баруун хөлөө дээш нь тааз руу нэг их хичээл зүтгэл орохгүй энгийнээр хийхчээ өвдгөө нуглаад амьсгалаа гаргаад хоёр гарынхаа хооронд авчирыг зарим нэг гараараа урагш нь авчруулж болно. Өвдгөө буулгаад амьсгалаа аваад хоёр гар тааз руу мөрөө чихнээсээ зайтай одоо гарынхаа үзүүрээр дээшгээ сунна. Хитэг доошоо өөрсдийгөө сул хүнд үлдээхгүйгээр эндээс айл болох өөрсдийгөө газраас татахыг хичээ. Өвдөг гуйныхаа булчин ажиллуулаад газраас өөрсдийгөө тат. Гарынхаа үзүүрээр дээш тэмүүл. Гаргаад гар газар амьсгалаа аваад буцаад хөлөө хоош нь татаад банз гаргаад цээжээр доош хавт. Амьсгалаа аваад хагас үнди могоо байрал толгоо оройгоор уушаа сунны гаргаад доош харсан ногоо. Амьсгалаа зүүн хөл тааз үсхийгээр хоошоо дэлхий өвдөггүй яа чангалаараа өвдгөө нуглаад хоёр гарынхаа оронд урагшаага авчир. Зарим нэг нь мөн гараараа урагшаа хөлөө татчихвал. Амьсгалаа аваад хоёр гар тааз руу мөрөө чихнээсээ зайтай гарынхаа үзүүрээр дээш тэмүүл. Энд дээр мөн адил хавир гизээ гадагш нь яр зайлахгүй татгшоогоо. Гаргаад хоёр гар газар амьсгалаа аваад хойшоо банз эндээ хэсэг үлдээ толгоо оройгоор урагшаага тэмүүлээд өсгийгөө хойшоо чигж гаргаад доошоо хөвт юм. Амьсгалаа аваад хагас үндэ гаргаад доош харсан нохоо. Эндээ хэсэг үлдээд 3 амьсгал ч юм уу 2 амьсгал өөртөө хөвтэйхнэр хийгээрээ амьсгалаа аваад гаргаад дахиад нэг удаа амьсгалаа аваад амьсгалаад хоёр л их хөлмий дээр ирээд гарахтаа өвдгөө нуглаад хоёр гарынхаа хооронд харъя. Эндээс нэг үсрэх гээд яарад ирэхгүй айжмаар алхаад очиж ихний тойрог болохоор
Амьсгалаа аваад хагас үндий гар шилбэн дээр толгой оройгоор уршаагаа суны. Гаргаа доошоо тонгой өвдгөө нуглаарай. Амьсгалаа аваад 2 гар таац руу гаргаад 2 гараа зүрхнийхээ урд тавсрах. Өнөөдрийн хичээл маань ингээд үгээр өндөрлж байна. Тэгээд өнөөдрийн нарны мөргөл маань юунд тустай вэ гэхээр цусны эргэлтийг сайжруулдаг бөгөөд биеийн бүх чөлөөг гаргадаг учраас бүгдээрээ нарны мөргөлийг өдөр бүр хийж шивсцгээе. Дараагийн хичээл хүртэл түр баяртай. Намасте.